Төсөв дагсан хуулиудаас бол тэрний тодтол их нэмэлт өөрчлөлтийг бол дэмжиж байна. За өнгөрсөн жилийн төсөв ахалж ажилласан хүний хуваар бол энэ 6 сарын өмнө баталсан хуулийг өөрчлөх асуудал бол дэмжихгүй байна. Нөөтийн буцаалт гэдэг бол бүртгэлийг сайжруулдаг. Бидний тэр татврын хуулиар ямар өөрчлөлт оруулах гэж байгаагаар өрхийн орлогыг дэмжих, өрхлөгийн орлогыг дэмжснээр тэр худалдаа үйлчлэгээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих энэ бодлого явж байгаа юм. Нөөтийн буцаалт бол шатлсан буцаалт тэр тусмаа. Зүгээр харин энэ төсвийн үрээтэй холбоотойгоор энэ төсөв томоохон нөлөөлөл үзүүлэхээр хэд хэдэн асуудал төр ерөөс анхаарал хандуулахгүй байна л да. Энэ цалингийн асуудлыг одоо их хурл ярьдаг болмоор байна. Тэр сургууль нь, цэцэрлэг нь, эмнэлэг нь өөрсдөө цалингаа шийддэг болмоор байна. Одоо ингээл намар бүгдээрээ цалин дэвтгэр л ярина. Салбарын цалин дэвтгэр ярина. Энэ жилийн төсвийн алдагл ерөөсөө л та нар төсвийн хуулийг зөрчсөн шүү дээ. Зөвхөн багш нарын цалин нэмгэж яхад бүгдийг нэмсэн. Эрүүл мэндийн салбар 30% нэмэрэ гэж яхад 50 гараад нэмсэн. Тэр чинь төсөв алдагл нэмэлгүй яхад одоо энэ чинь баг үндсэндээ 1.7 их найдын төсвийн алдаглыг зүгээр л тэр нэмэлтээр л бий болгоцсон шүү дээ. Тэрийн цалингийн асуудлыг та нар энэ хаврын чуулгандаа багтаагаад энэ төсвийн тэр бүрдэх хэсгээс гаргамаар баг. Тэгээ тэр сургуульд нь, цэцэрлэгт нь, эмнэлэгт нь тэр шийдэх эрхийн үгмэр. Тэр захирал нь өөрөө хэдээр цалинжуулах өөрөө шийдэг л дээ. Хоёрдугаар асуудал энэ мега төслүүдтэй холбоотой асуудал ирэмлээд яг явуулахгүй нэг тийш нь болохгүй л одоо энэ татврын багцуулаар хувийн орлогын татврыг бууруулна гэж байгаа. За тэнгууд одоо энэ орон нутгаас хэрэгжүүлж байгаа тэр олон төслүүд чи бүгдээрээ баахан том ухсан нөх болол дуусна. Энэ дээр нэг анхаарал хандуулбар. За эцэстээ бол за энэ зурх тасаасан ч тэр утас асаасан ч тэр за энэ байнгын хоруудын хурлаар хилцэж байгаа асуудлын хоёр асуудал тутмын нэг нь хулгайн асуудал яригч. Энэ хулгайн асуудал дээр одоо цэг таммаар байна. Их хурлын дарга. Бидний эндээс тэр хуулийн албан байгууллагын дарганы томилоод явуулсан юм бол одоо мэдээлэл аммаар байна. Үнэхэрийн хулгай хийгдэт байгаа юм, хийгдэхгүй байгаа юм уу? Үний юм худлаа юм одоо цэг таммаар. Иргэдтэй уулзсан ч хулгай ярьж байна. Зурх тасаасан ч хулгай ярьж байна. Өчтөрийн байнгын орооны хоёр асуудлын нэг нь хулгай ярьж байна. Түр хорооны асуудал ярьж байна, сонсголын асуудал ярьж байна. Хариу өгөх хүн байдаг. Энэ хуулийн албан байгууллага чинь байгаа юм болвол энэ үнэн, энэ худлаа гэд дэнслэмээр байна. Хэдий хүртэл ингэж явах гэсэн бэ? Тэр хүмүүсээ дуудаад авчираа суулгаад байна чуулган дээр. Хараад энд чинь штэ. За улсын хурлын гишүүд тодорхой асуудлаар асуулт тавих нийтийн сонсгол зохион байгуулах, хянан шалгах, төр хороо байгуулах гэдээ бас энэ хууль зөрчиж байгаа бол олон нийтийн анхаарал татсан нийгмийн эдийн засгийн амьдралд тулгамдсан асуудлуудаар тодорхой санаачлаг гаргаад байнгын хороо чуулганаар хэлэлцүүлэх юм боломж байгаа. Тийм болохоор бас ган хувь гишүүн бас тэр боломжоо бас ашиглахыг бас танд зөвлөе. Зочин танилцуулъя. Улсын хурлын гишүүн оюун сайхны алтан гэрлийн урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын эхлэл сургуулийн 10А, 10Б ангийн багш сурагчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа сурагч хүүхдүүдэд энэ өдрийн мэндийг хүргэж сурлагын өндөр амжилт хамгийн сайн сайхан бүхнийг улсын хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсээрэй. Аав ээжтэй тусдаа үеийн залуус найзуудтайгаас ив ивтэй нэгнээ дээрлэхдэггүй хуулиа дээдэлдэг шудраг иргэн болоороо тэгээд онцраараа. За ерөнхийдөө хариулъя. Аслуурын аавын гишүү энэ төсөв ахалж ирсний хувьд энэ төсвийн нөхцөл байдлыг маш сайн мэднэ. Нэг гараараа инфляц барьгээд өгдөг, нөгөө гараараа цалингаа нэмгээд өгдөг. Нэг юм орон нутагт ирэх мэдлэлийг илүү өгөх ёстой, бие дааж хөгжих ёстой гэдэг. Нэг болохоор хувийн орлогын албан татврыг нэг хөв болгоё гэдэг. Орон нутгийг нь яаж амьдргээд татвар гэдэг чинь өөрөө баялагын хуваарлт байхгүй юу? Реформ хийхийн тулд татвараар дамжуулж тэр хуваарлтыг хийдэг. Өндөр төлж байгаа хэсэг нь тэр тансаг хэрэглээтэй хэсгээс нь татвар авч ийж
тэр эмзэг бүлгийг, тэр дундаж давхаргыг дэмжиж энэ улс чи хөгждөг гэхгүй. Тэрнээс биш бүх юмыг тэгшдгээд энийг нэг болгох ёстой, тэрийг нэг болгох ёстой гэдэг биш юм аа. Нөөтийн буцаа олголтыг нэмэгдүүлэхийг би өөр нь анхнаасаа дэмждэггүй хүн. Яагаад вэ гэхээр нөөтийн буцаа олголтыг нэмэгдүүлнэ гэдэг чинь тансаг хэрэглээг л дэмжиж байгаа хэлбэр байхгүй да. Нөөтийн буцаа олголт чинь бүх шатанд 20% болчлоо гэж бодоход өмнө 10 байсан чинь 20% болчлоо гэсэн. Тэр өргөн хэрэглээний бараа үүтээ их авдаг хэсэг чинь л 2 дахин буцаа олголт авах гэдэг ш. Түүний оронд тэр чинь дэмий байна. Ийм эдийн засгийн сорилттой үе түүний оронд хувь хүний орлогын албан татвар гэж одоо хувь хүний орлогын албан татвар буюу одоо цалингийнхаа 792 мянган төгрөг төөс доош хэсэгт нь хувь хүний орлогын албан татварыг тэгэлчихъя л гэдэг байхгүй. Санаа. Энэ юу вэ гэхээр хөдөлмөрлж байгаа хүнийг дэмжиж. Хөдөлмөрлж байгаа хүн бүрийг 3 саяын цалинтай хүн 792 мянган төгрөгөөс хувийн орлогын төлөхгүй байя л гэдэг байхгүй. Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс доош байвал аж ахуй нэгжийн орлогын албан татвар 1% төлөө гэж байгаа. Нөөтийн суудган төлөгчийн босхийг 400 сая болгохоор 400 саяас доош бол нөөт төлөгч биш болчих нь ашигтай биш үү гэж ингэж яриад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энэ бол өөрөө ажлын байрыг хадгалах, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах ийм л бодлого. Тэгэхээр өөдөөс нөөтийн буцаа олголтыг 2 дахин нэмэгдүүлэх нь хувь хүний орлогын албан татварыг нэг нөгөө 792-оос тэгэлдгээс илүү шаардлагатай гэж үзвэл бос болно. Энийг их хурл шийднэ. Бид бол өөрсдийнхөө бодлогыг дэвшүүлсэн. Засгийн газар бол аль нь зөв бэ гэдгийг их хурл шийднэ. За гаавын гишүүн тэр авилгатай холбоотой энэ янз бүрийн нийгэмд үүсэж байгаа хардлага сэргэлттэй холбоотой асуултыг асууж байна. За засгийн газар өөрөө нөгөө нэг минут. За гүйцэг хариулчих. Ерхий сайдын минут. Засгийн газар өөрөө мөрдөн шалах алба биш гэдгийг гаавын гишүүн сайн мэднэ. Засгийн газар. Засгийн газар бол хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэмт хэрэгтээ тэмцэх үүрэгтэй. Тэгэхээр би хуулийн байгууллагуудаас одоо мэдээллийг шаардж байгаа. Хуулийн байгууллагууд ажиллаа хийх хэрэгтэй. Нийгэмд үүссэн хардлагт сэргэлтийг хоёр талд нь гаргах хэрэгтэй. Энэ хулгай дээрэмд холбогдсон янз бүрийн авилга ашиг сонирхлын зөрчилтөө нөхдүүд тэр хуулийн байгууллагад очиж шалгуулах хэрэгтэй. Гэм буруута үгүүн тогтоогдоогүй ээжиж шудраг үнний дуу хоолой болоод дээгүр доогуур гүйлдээд байхс хэрэггүй. Энэ мега төслүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Тэрний ард ямар нэгэн ашиг сонирхол байвал танилын нүур халуун хэдий боловч та бидний ирээдүй хайран байна гэд хариуцлага тооцсон шүү гэдгийг хэлчихье. Хуулийн байгууллага ажиллаа хий. Шаардлагатай мэдээлэлээр За гаавын гишүүн тодруулж асууя. За улсын хурлын янах шалгалтын хуулийг би маш сайн мэднэ Бямцгтарга. Тийм учраас би Бямцгтыг хурлын дараа хандаж хэлээд байгаа. Тэр улсуудад чинь их хурл томьсон. Тэр улсуудтай их хурл хариуцлага ярих боломжтой. Ерөнхий сайдын чи ганцаардаад байна шүү дээ. Бүх юм чинь мухардалд орчод шүү дээ. Их хурл чинь хулаагаас өөр юм яриха болчиход байна шүү дээ одоо. Та байнга орооны хурлуудад нь орж үзсэн үү? Өчигдрийн 2 байнга орооны хурлын 2 асуудлын нэг тутам дандаа хулгай, сонсгол, төр орооны л асуудал ирж байна. Энэ улс чинь хөгжихөө байлаа шүү дээ. Энэ ард түмэн чинь найдар байхгүй болчиход байна. Итгэл гүншил байхгүй. За ерхий сайд хариулъя. Тэгээ гаавын гишүүний үнэ. Одоо ер нь сүүлийн үед хулгайчиг бариараа гэдэг болоод биш. Ер нь бол авилгатаа тэмцэн гэдэг бол ёс зүй ярина гэдэг бол хариуцлага ярина гэдэг бол өөрөө ёс зүйтэй хүн хариуцлага яддээ шүү. Одоо хэн нь ялгагдахаа болоод байгаа. Зарим улс төрчид. Тийм учраас засгийн газар бол шаардлагатай нотлох баримтууд, хууль хяналтын байгууллага шаардлагатай мэдээллүүдийг цаг тухайд нь гаргаж өгнө. Нийгэмд үүсэж байгаа мэдээлэл дээрээ дүн шинжилгээ хийж хоёр талд нь гаргах хэрэгтэй. Дээрээс нь би хэлсэн шүү дээ. Би бол төсөл
гацаагч биш. Би төсөлд гарц олдог ерөнхий сайд байна. Харин мега төсөл гэдэг нэрийн дор тендер хулгаал өөр хийсэн байдалтай бол эвлэрэхгүй шүү. Тэрий чинь зогсооно гэдгийг харин хэлчихье. Тэрэн дээр танил тал хамаагүй шүү. Улсын хурал дээр гай гүшинэ энэ хаврын чуулганаар Монгол Улсын ерөнхий прокурорын ажлын тайлан мэдээллийг сонсох ийм бас дэгтэй. Тэгээ энэ үед бас гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар ерөнхий сайд мэдээлэл хийгдэх бах. Энэ үед одоо бас гишүүд нэлээд бэлтгэлтэй байж тодорхой асуудлуудыг ярьж үнэхээр одоо бас гэмт хэрэг зөрчил гаргасан байдг бол хариуцлага хүлээх, бие биенээ гүтгэж гутааж доромжилсан болоос тэр үнэн зөвийг ялгах худал үннийг нь ийм зүйл ярих ёстой. Улсын хурлын чуулганы танхимд гишүүд одоо хэлсэн үгэнд хариуцлага хүлээхгүй гэдэг нэрийн дор бие биенээ гүтгэх, гэмт хэрэгт холбож ярих хэлэх бол бас хэрэгс хэтэрсэн байгаа. Яг дээрээ суудлаа олохгүй, доороо гүйдлээ олохгүй гэж их хурл нь өөрсдөө ингээд үнэн ч юм шиг, худлаач юм шиг, гэмт хэрэг хийсэн ч юм шиг, гэмт хэрэг үтгэгдсэн ч юм шиг ийм байдалтай байгаад байгаа бол зохимжгүй байгаа. Тэгэхээр энэ үед одоо улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонсох үед энийг л онцгой анхаарч ажиллацгаая. Тэгээ шаардлагатай бол цааш нь тэндээсээ дамжаад дараагийн хяналт шалгалтын бас арга хэрэгслүүдийг бас ашиглах, хэрэглэх бас боломж байгаа. Зочин танилцуулъя. Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 12-ын А ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа сурагч хүүхдүүдэд энэ өдрийн мэндийг хүргэж, сурлагын өндөр амжилт, хамгийн сайн бүхнийг улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн өрөөё. Пүрэв сүрэнгийн наран